Surprise X тэр нь юу гэхээр юм оюундаг учраас оюуны ойсон наадам бүгж өгөх гэсэн. Энэ бол ингээд затраад иргэдэг. Өөрөө бол их оюундаг хүн юм байна. Тэгээд энийг ингээд нэмж хэлэхэд Моникагийн аав нь Монгол дахь оюуны онц гэдэг тийм олон улсын төслийн үүсгэн байгуулсан. Тэгээд Төмөн Зугаа гэж байгаа зөвхөн Монголч биш улс орнууд тийм нэгдтэй эдний хүүхд бас бидний дунд байгаамаа. Тэгээд энэ өөрийнхөө сэтгэлийг бас илэрхийлэх гэж энэ бүгжийг өсөрч чинь хэлж байгаа. баярлалаа. Дараа хэд надад ирэх вэ? Тийм. Юм хэлсэн юм бэ тий? Салгаад өгчих үү? Ихтэй салгаад өгчих жоо. За задлаад өгчий дараа уулзахад илүүлсэн байгаарай. Тийм, бидний дадлаг өгчий ховор. Ингээд найзтай ингээд сэтгэл өвчтэй өгчих байна. Хараад дээрээ эвлүүлж идэх үү? За ингээд чадахгүй мэдээд байна. Яг ятахгүй надад ч хэцүү. Онцгой хүмүүс л хэлэх юм байлээ. Тэрнээс энэ сэтгийчний аваад за энийг аваад За сайн байцгаана өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдөр 5 сарын 2012 оны 5 сарын 13-ны өдөр бид нэр Торонтогоос Монтреалд ирчээд Канадад дахь монголчуудын хоорондох хичээл яамны нэрэмжид сагсан бөмбөгийн тэмцээнд оролцоод одоо Торонто хотын зүг дөрөөлж байна. Тэгээд Торонто хотынхны маань Монтреал хотын монголчуудын холбооноос үнэхээр сайхан сэтгэл гарган бүхнийг зохион байгуулсанд бид нэр маш их сэтгэл өндөр бүгдээрээ буцацгааж байна. Тэгээд одоо бид нэр энийхээ замд явангаа бас өөрсдөө сэтгэлийг хэлээд дээрэс нь бид нэр бас буцаж очихдоо бидний сэтгэл санаа болон санхүүгийн дэмжлэгээ одоо дэмжсэн хүмүүстэй бас хоосон буцахгүйгээд бас хөөрхөн хэдэн цаг зарцуулж бас ганц хоёр зүйлийг авлаа. Тэгээд энэ хөө тэмцээнд бид нэр дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүс болон одоо ялангуяа ийшгээд гэхдээ ирийж гэж бодож байгаад ирж чадаагүй хүмүүстэй бид нэр нэг юм цаан урсгалын зүйл Монтреал хотоос авлаа. Тэгээд энэ нь болохоор нэг юм байна. Тэгээд яг хоо энэ нь болохоор нэг юм хоёр төрлийн юу нөгөөч гэж тийм хоёр өөр юм байна шүү дээ. Нэг тийм байна. Нэг нь юм Quebec ятсан. Яг хоо жоохон боловч яг бидний сэтгэл гаргаж цаг гаргаж нэг эндээс судалдаж авлаа. Тийш нэг юу байхгүй. Чөлөөж байгаа И замын хажуу зогсоод уцтаж. Тий. За нөгөөх нь хоёр яг адилхан тий. За арай өөр зурагтай юм байна. За энэ төлхөрний осор байна. Энэ дээр Montreal Canada гэж бичсэн. Тэгээд Канадын сүлттэй хажууд нь Quebec-ийн бас сүлттэй юм байна. Ийм дурсгалын зүйл авсан юм байна. За тэгээд энэ хүү арга хэмжээнд танд өвж бидний сэтгэл санаа бол санхүүгийн дэмжлэг үзүүлсэн дараах хүмүүстээ бид нэр дахин баярлалаа гэдгээ илэрхийлмээр байна. Үүнд зоргогийн гэр бүл, Мэдэгмаагийн гэр бүл, Билгээ, Батэлгэр, Солонго, Гамба, Бацайхны гэр бүл, Сандагдоржийн гэр бүл, Цог нэмийн гэр бүл, Ванчин сүрэнгийн гэр бүлийнхэн инх цэцэг болон түүний найз нар ганц сүхний гэр бүл ганц сүхийн гэр бүл уучлаарай. Ариуна Нема зэрэг мөн бас Бадмагийн гэр бүл Бадма болон эдгээр хүмүүстэй одоо дахин баярлалаа гэдгээ хэлье. Баярлалаа. Тэгээд буцаж явсан манай гишүүд маань одоо энд явж байна. Манай дэмжигчд маань. Тий. Тэгээд юу хэдэн хүн бүгд явлаа 30-д хүн яваа үстэй. Тий.
Тийм тоглогчтойгоо нийлээд манайх ч бараг 40 гаруй хүн. Тий 40 гаруй тэгээд болсон байсан. хөгжөөн дэмжигч нь 20 гаруй хүн явсан уу? Тэгсэн. Тий. Тэд нар өөр машинаар явж байгаа учраас бид нар одоо зөвхөн энэ машинд сууж байгаа. Наска машиныг харахгүй юу? За. Баска машиныг харахгүй юу? Жолооч манай. За, хулан энэ хойно байна. Хулан гоё болсон шүү. Тамирчтай баяр хүргэе. За тэгээд баярлалаа. очир очир байна. Тэгэд би энд байгаа юмсан. Гол оператор чинь. За тэгээд энэ хүү арга хэмжээнд бид нар оролцсноор их ч юм үзэж бас их юмч мэдж авлаа. Тэгээд энд Монтрол хотод амьдарч байгаа монголчууд маань ямар сайхан үйл ажиллагааг ямар сайхан дэд хэмжээнд зохион байгуулж чадсныг нь бид нар учрыг нь олж мэдлээ. Мөн тэднээс суралцах тийм хүсэл эрмэлзэлж төрлөө. Монголчууд бүгдээрээ өвлөлтэй хүчтэй байдаг гэдэгсээ адилхан Монтрол хотынхан ямар хүчтэй ив нэгдэлтэй нэг нэгэ яаж дэмжиж монголчуудын холбоо гээд явдгийг нь бол үнэхээр дээд хэмжээнд харуулж чадсан. Тэгээд хэдийгээр бас Торонтод байдаг монголчуудтай адилхан хэмжээний 160 гаруй хүн байдаг ч гэсэн яг л нэг хүн шиг бүгдээрээ зэрэг ажиллаж илээ гэдгийг бас хэлээд Монтрол хотын монголчуудын холбоонд бас баярлсан талаас 81 одоо далимдуулаад чин сэтгэлээ одоо баярсан хэлсэн дахиж илэрхийлэхийг хүсэж байна. Тэгээ мөн түнчлэн биднийг ийм явхад бас дэмжлэг үзүүлж бид нартай хамт байсан хөгжөөнд дэмжигчтэй бас их баярлалаа. Цаашдаа бас дахин гоё арга хэмжээнүүдийг олуулаа хамтуулаа ингээд явуулах боломж байгаа гэдгийг бид нар харуулж чадсан болов уу гэж бодож байна. За тэгээд бүгдээнд амжилт хүсье. Баярлалаа. За мөх сайд Эрдэнэ 92 авсан бэлгээ энд авч шүү. Мэдэж байна. Монтреал энэ баахан цааш хараад ахи. Наша. За энэ хулан бишээ. Мөх сайдын бэлгийн энэ зогсож байна. Энэ чинь үгүй. Тийм. Маш авдаг хулан мэд. Энэ гэрэл тань. Оо тийм хөр. Хай мөх сайдаа. Маа. Ариуна